За ажлын байрны дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтын тухай асуудал бол манайх олон улсаас хайгаад гэдэг юм уу энэ тэндээс юу юм бэ гэж бодоод байх хэрэггүй энүүгээрээ бид нар аягүй давуу талтай байгаа. За энэ яагаад энэ тэндээс хайх хэрэггүй вэ гэж энэ үгээр манай улсын хөдөлмөрийн тухай хууль. За та бүхэнд бол тараагаад бас хууль очиж байна тийм ээ. Ажлын байран дээр бол хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжил. Ерөөсөө энд юу гэж хэлэх гэж байна вөхөр бид нар ажлын байрны дарамт бэлгийн дарамтын асуудлыг яри буюу энийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрья гэхэд юу гэхний эзэнд харах хэрэгтэй вэ гэхээр мэдээ зохион байгуулагч нар маань ч одоо мэдээд хараасан байгаа хөдөлмөрийн тухай хууль. Монгол улсын үндсэн хууль болон хөдөлмөрийн тухай хөдөлмөрийн харилцааны суурь хууль шүү дээ. Тэрүүгээр тогтоож байгаа хэм хэмжээ маань энэтэй шууд холбоотой учраас энэ хуулийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр толгомж байгаа асуудал юуг анхаарах вэ гэдгээс энэ сэдв эхлэх юмаа гэд би бодсныгоо оруулсан байгаа. За 21 оны 7 сарын 2-ны өдөр батлагдаад 22 оны 1 сарын 1-ээс мөрсөн хөдөлмөрийн тухай хууль маань бол хөдөлмөрийн харилцааны төрөлдсөн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн хамтын харилцааны бүхэл зүйлийг зохицуулж яадаг 13 бүлэгтэй 165 зүйлтэй ийм хууль байна. Тэгэхээр хөдөлмөрийн харилцаа ажлын байранд хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа хөдөлмөрийн харилцаа маань өөрөө хөдөлмөр эрхлэлтийн болон хамтын шин чанартай буюу хөдөлмөрийн хамтын харилцаа нийлээд хөдөлмөрийн харилцаа гэдгийг үүсгэж байгаа. Энэ хөдөлмөрийн харилцааны чинь суурь зарчим хэм хэмжээ оролцогч талуудын эрх үүрэг тэгээд тэдгээр талууд хэрхэн зохистой хэмжээнд тэнцвэртэй байж болох вэ гэдэг асуудлаар хуулийн нийгмийн харилцаа хууль гэдэг маань угаасаа нийгмийн харилцаанд оролцож байгаа хоёр талын эрх үүрэг хариуцлагатай холбоотой тэр харилцааг зохицуулдаг тийм ээ. Тэр талаасаа бол энэ харилцааг өөрийн зохицуулсан бидний хөдөлмөрийн тухай хууль байнамаа гэдгийг би хэлэх гээд байгаа. За тэгээ хөдөлмөрийн харилцааныхаа зарчим нь өөрөө юу байх юм, суурь эрх нь юу байх юм бэ гэдгийг тогтоосон. Одоо бидний ярьж байгаа хэрэгжилтийн хангуулын үндсэн зорилтын төлөө явах гэж байгаа хууль маань өөрөө хэнд хамаарч үйлчлэх юм бэ гэдэг асуудал. Зөвхөн энэ хуулийн шинжилгээний өмнө яригддаг байсан амьдрал дээр жишээлх юм бол зөвхөн хөдөлмөрийн гэрээтэй хүмүүсийг л зохицуулна гэдэг ахаар юу гэж ярьж байгаа тухайн үед хөдөлмөр эрхэлж байгаа буюу хуулиар хоригдсноос бусад ажил үйлчилгээ явуулаад орлогоо залгуулж байгаа гэдэг юм уу ажилчид хөдөлмөрчдийнхөө 40% нь манай хөдөлмөрийн хууль бол хамаарад байсан. Тийм ч учраас 21 онд бол хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх юм. Манай Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөр эрхэлж байгаа ажил хөдөлмөр эрхлэл гэсэн ойлголт энтэй холбоотой орж ирсэн тийм ээ. Бүх хүнд хамаарах юмаа гэдэг талаасаа бол хөдөлмөрийн хууль маань өөрөө энэ дээр харагдж төвчилсгээ бичсэн байгаа. Албан бус, дээрэн төрийн албан агчид хуурай хөдөлмөр эрхэлж байгаа хоршоо нөхөрлөл гишүүн дагалдан ажилтан энд байж байгаа тийм ээ. Албан болон албан бус эдийн засаг дээрээс нь ажил хайж байгаа буюу мэргэжил эзэмшиж байгаа мэргэжлийн сургуулийн суралцагч гэсэн үг тийм ээ. Энэ бүх хүмүүст 5-1 заасан үндсэн эрх эдэлж холбогдох үүргийг хүлээнэ гэж. За энэ слайдаар тэгэхээр өдөртөө юу харж болж байна вэхээр ер нь хөдөлмөрийн тухай хууль ажлын байрны дарамт хүчирхийлэл бэлгийн дарамттай холбоотой асуудал байх нь тэгээ энийг хэрэгжүүлээд явахаар хөдөлмөрийн харилцааны суурь үндсэн зарчим гэж тодорхойлсон байна. Эргээд энэ нь өөрөө Монгол улсад энэнд хамаарна, энэнд бол хамаарахгүй маа гэж ялгаж ангилах юмгүйгээр үндсэн суурь эрхээ бол тогтоож өгсөн нь өөрөө давуу буюу эндээс бид нар бас ажил төлөвлөх тийм ээ зохион байгуулаад явж байхад бол эргэлзэхгүйгээр бас ойлгох боломжтой юмаа гэж. Эрхлэлт хөдөлмөрийн харилцаа гэдэг ойлголт буюу тэр маань эргээд нөгөө албан бус ажил мэргэжил хайж байгаа бүх хүмүүстэй хамаарахаар тогтоож байгаа гэсэн тэр хэсэг чинь бол орчиж байгаа тийм ээ. За мөн тэр ажил үүргийнхаа шугамар өөр байгууллага газар очиж ажилласан ч гэсэн ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хамаарна. Жишээлбэл бид нар дарамт хүчирхийлэл бэлгийн дарамттай холбоотой асуудал ярьлаа гэхэд бүгд л таа бүхэн маань мэдээд хариулах бах. Жишээлбэл юу гэдгийг спорт тэмцээнд оролцож илаа. Тэнд эвгүй таагүй байдал үүслээ гэж бодъё. Магадгүй өөр гадаад томилтоор явж илаа гэхэд энд бусдыгаа дарамтлахгүй ямар нэгэн байдлаар бэлгийн болон бусад шин чанартай дарамт үүсэхгүй, зохихгүй, зодохгүй гэдэг харилцаа шаардлага тавигдах уу? Тавигдах уу? За тавигдана тийм ээ. Тэгэхээр энийг яагаад ер нь тавигдчихж байгаа юм гэхээр бид нар тавиасаа гэж бодсны улмаас тавьж байгаа бас биш. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаа гэдэг тодорхойлолт нь өөрөө хуулиараа шаардлагыг гаргаж ирж байгаа учраас бид нар ажил үүргийн шугамар байгууллагаас зохион байгуулсан болон бусад арга хэмжээ томилтоор явж байхад ч гэсэн энэ
шаардлага аль алинд ч үйлчлэх юм шүү гэдгийг хэлж өгснөөрөө энэ нь бидний хувьд бас азтай авах гэж бодож байна. Бидний хувьд бол мэдээжийн зүйл. Гэтэл энийг бас шийдвэрлэж чадаагүй улсууд гэдэг юм уу байгууллагууд одоо бас газрууд бол байж байгаа. За эндээсээ улбалаад хэдүүлээ дараагийн нэг асуудал руу юу орох гэж байна гэхээр энэ дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг хориглох буюу үүнийг одоо үл дэвчих, үүнээс ангид орчинд ажиллах эрхийг баталгаажуулах, тэгээд энэ нөхцөлийг бүрдүүлэх талаар зарчим байна. Энд юу харагдж байна? Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны суурь зарчим үндсэн эрхийн 5-1-ийн 3 дээр нь бичигдсэн байна. За ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны ерөнхий зүйлээр ярьсан бол бид нар хэдүүлээ энэ дараах суурь зарчмыг баримтлан өөрөөр хэлбэл бүхий л газар бүхий л одоо ажлын байр нь энэ зарчим заавал хэрэгжих ёстой гэдгийг тодорхойлж байгаа. Тэрний нэг нь бол энэ дотор олон юм байгаа тийм ээ, бүгдийг нь яриад явах. Ямар ч байсан дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг хориглох тухай асуудал бол суурь зарчим үндсэн эрх байх нэ гэж. Тэгэхээр бид нар юуны төлөө явж байгаа нөхөр суурь зарчмыг хэрэгжүүлэх үндсэн эрхийг ажлын байранд баталгаажуулахын төлөө ажиллах. Тэгэхээр энэ маань өөрөө суурь эмчин мэдээж гэсэн ойлголт биш. Суурь эмчин харин эсэргээ яах вэ? Хамгийн чухал нь гэдэг ийм сэдв рүүгээ одоо анзаарах байхаа гэж бодож байна. За тэгээ эндээсээ дарамт хүчирхийлэл гэдэг ойлголт байна. Бэлгийн дарамт гэсэн үг байна. Тэгэхээр манай одоо хөдөлмөрийн хуулинд бол хөдөлмөрийн одоо ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг хориглоно гэсэн. За олон улсын хөдөлмөрийн байгууллагын одоо 2019 онд батлагдсан 102-р конвенцийн ерөнхий давч агуулгын хэдүүлээ хойшгоно жоохон ярина л та. Тэгээ энэ конвенц батлагдсны ар дээр манай улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн одоо найруулга парламентаар хилцэгдсэнтэй нэгдүгээр холбоотой, за хоёрдугаарт мэдээж хэрэг нийгмийн зөрчлийн талууд тийм ээ, тэр конвенцийн одоо батлагдахаас өмнө судлах, өөрийнхөө улс орны онцлогт нийцүүлэх, суурь судалгаануудыг явуулах талаасаа Монголын одоо үндсэн хэмжээний бас ойлголтууд бас нэлээд харьцангуй бэхжсэн байсан. Энэ бол давуу тал болсон. Тэр талаасаа 102-р конвенцэд манайх нэгдэн ороогүй байгаа ч гэсэн дарамт хүчирхийлэл бэлгийн дарамт гэдэг нь юу юм бэ гэдэг тодорхойлолтоо бол өгчихсөн ба. Тэгэхээр эндээс ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажилтан 3 дахь этгээд. За энэ тодорхойлолтыг бол өмнө бүгдээрээ харж ирсэн үү? Яг энийг тайлбарлуулад ярилцаад сонсцгооцсон хүмүүс нь гараа өргөдөө. За тэгвэл хэдүүл бас жоохон ярилцаж болохоор юм байна гэдээ би ойлгочлаа шүү. Магадгүй хэд айхтар анхан шатны юм яриад байна гэж бодох гэж бодсон. Тэгэхээр гэтээ асуугаад ярилцаад хэдүүлээ явъя. За ерөнхийдөө энэ онцлог нь бол юу юм бэ гэхээр одоо манай улс бол дарамт хүчирхийлэл бэлгийн дарамт гэдгээ тодорхойлоод энэ хоёрыг нийлүүлээд тодорхойлсон. Ерөнхийдөө бол дарамтын шин чанартай харилцаа нь өөрөө хүчирхийлэл рүү шилжих гэдэг нэг одоо заавал одоо яг хуулиар би хатуу заагаал тийм ээ. Ингэсэн бол дарамт гэдэг дуусна, ингүүл хүчирхийлэл гэдэг рүү орно гэж тодорхойлох боломжгүй. Ер нь бол олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцэн ч гэсэн улсын туршлаган ч гэсэн энэ одоо бас нэг нөгөө яг тухайн харилцааг ангилах боломж бага байгаа талаасаа нэгтгэж тодорхойлолтоо өгч болно гэсэн юм байгаа. Тэгэхээр манайх бол нэгтгэж тодорхойлолтоо өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө эндээс та бүхэн харахад бол 2-3 онцлог зүйл байгаа. За тэрний нэг нь бол ажилтан ажил олгогч 2 байна тийм ээ, ажлын байран дээр гэрээ байгуулсан 2 хүн байгаа. Тэрний дээр нэмээд 3 дахь этгээд гэж байна. Тэгэхээр энэ харилцааны өөрийнх нь нэг онцлог нь буюу та бүхэн ажлын байран дээр дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг хориглохтой холбоотой дотоод хэм хэмжээг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх, ёс зүйн хорооны дэмжлэг, за маргаан гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн ийм бүтцээ сайжруулах гэдэг энэ ажлуудыг эхлүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр талаасаа эхнээсээ энэ суурь ойлголтоо авахдаа юуг анхаараасаа гэж бодож байгаа нүгээр дахин хийлээд байгаа энэ 3 дахь этгээд гэдэг ойлголт байгаа юм. 3 дахь этгээд гэж хэм юу бодогдож байгаа толгойд чинь ажлын байран дээр ажилтан ажил олгогч 2 байж яхна шүү дээ. Хоорондоо үүрэг бүлээх нь. Гадны хүн байх нь. Ямар гадны хүн? Яах гэж тэнд байж байгаа гадны хүн байх вэ? Хамтран ажиллаж байгаа юм уу? Ажил үйлчлэгээ авах гэж байгаа юм уу? Тийм ээ? Надтай зүгээр жишээлбэл тунгаа гэдгээр нуулзах гад биш. Одоо юу гэдгийг хуулийн зөвлөгөө өгөөд сууж байгаа ажилтан юм уу? Хичээл зааж байгаа багш гэдгээр нь банкнд байлаа гэхэд банкны тейлер гэдгээр нь эмч байлаа гэхэд эмчлүүлэх, совилогч байлаа гэхэд тариа илгэхэр ч гэдэг юм уу? Тийм ээ? Тэр ажил үүрэгтэй холбоотойгоор тухайн ажилтан ажил олгогчтой харилцаж байгаа этгээд яах нь 3 дахь этгээд байна. Энэ 3 дахь этгээд ч гэсэн тухайн ажилтнанд
Ямарваа нэгэн дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг үзүүлэхгүй байх нь шүү дээ, тийм үү? Энийг хориглохно гэдэг нь энэ дээр одоо бичигдэж байна. Тэгэхээр энэ үүргийг одоо яг хойшоо жоохон яригдана. Энэ хүрээнд нь хүртэл бид нар хамгаалтыг бий болгосон байх ёстой шүү гэдгийг анхаарах нь. За дараа нь ингээ хэлбэрүүдээ ярихаар үгээр, биеэр, захимаар болон бусад хэлбэрээр дараах байдлаар үзүүлэхийг хориглоно гэдэг. Зохих, зодох гэж байна уу? Зодох, зохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлүүлдэг үйлдэхээр занал хийх. Тийм ээ? Дараа нь хил ламаар доримжлох, нэр төр алдар хүндийг гутаах. Энэ бол бас их нөгөө нэг буцаагаад яг хориглосон үйлдэлүүдээ гаргаж ирэхэд хязгаарууд нь одоо энэ дээр гарч ирнэ л гэдэг талаас дэлгэрүүлж хэлээд байна. Гурав дахь асуудал нь бол энэ хуулийн 6-гийн 1-нд заасан хориглосон үндслэлээр ялгуурлан гадуурхах бие махбод сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлүүлдэх, занал хийх замаар ажлын байрны дэвшгүй орчин үүсгэх гэдэг. За энэ нь бол ерөнхийдөө ингээд нэг слайд юм шиг харагдаж байгаа боловч энэ дотор маш их олон ойлголтууд явж байна, тийм ээ? Зохих, зодох буюу одоо бие махбодд нь халдах гэдэг чинь ерөөсөө хүчирхийллийн хэлбэр. Дарамт гэх юм бол хил амаар доримжлох, нэр төр алдар хүндийг гутаах буюу үндсэндээ тэгтээ сэтгэл зүйн хүчирхийлэл гэж бас ойлголт байгаа. Тэгээд дарамт ажлын байрны дэвшгүй орчин үүсгэх гэсэн. За яг тэгээ хойшоогоо жоохон явахаар таад маань ойлгогдоод явна да. Тэгээд энэ дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт ерөнхийдөө энэний суурь шалтгаан нь одоо юу вэ гэдэг асуудал. Ер нь яагаад гараад байгаа юм бэ? Яагаад энэ нөхцөл байдал үүсэж байна вэ гэдэг дээр хууль зүйн болон одоо тэр ондын гэдэг юм уу тайлбар өгч үндснийхээ хууль нь зохицуулж байгаа үндсэл нь болохоор яаж юм? Ялгуурлан гадуурхалт байгаа юм. Энэ ялгуурлан гадуурхалтын ямарваа нэгэн одоо ялгуурлан гадуурхалт чинь бол ер нь дүрм журмаа гаргах юм уу, харилцах юм уу, ярилцах байдаг юм уу, энэ харилцааны хүрээнд гарч ирнэ, тийм ээ? Тэр харилцаагаа бодоо бичин болон бусад хэлбэрээр гаргахад. Тэгэхээр энэ хөдөлмөрийн харилцаанд, ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхалтын үндслэлээр үндслүүдийн одоо хөдөлмөрийн хуулинд заасан байж байгаа. За тэгэхээр энэ дээр та бүхэн маань одоо яг энийг бүгдийг би уншаад бол хэрэггүй байх. Ямар ч байсан яг нөө ажлын байрны дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамттай холбоотой хориглохдоо эдгээр үндслэлээр ялгуурлан гадуурхахгүй байна гэдэг энэ үзэл санааг бол байгууллага дээр тэр дотоод дүрм журам болон тийм ээ бусад зүйлүүдээр нь бол тодорхойлох хэрэгтэй шүү гэдэг санааг би хэлэх гээд байна. За хоёр дахь асуудал нь бол энэ хөдөлмөрийн одоо хуулийн нэг давуу гэдэг юм уу нэг шин зүйл нь бол юу вэ гэхээр шууд болон шууд бусаар ялгуурлан гадуурхахыг бас хориглож байгаа. Тэгэхээр байгууллага дээр та бүхэн маань одоо эцэстээ миний төсөөлж байгаагаар үнэлгээ ч юм уу эсвэл одоо гарын авлага материал ч юм уу одоо энэ жишг кейсүүдийг гаргаж ирэх байх л да тийм ээ ийм зүйлүүд байна гэдэг. Тэгэхээр энэ хүрээндээ бас анзаарж байгаа бах шууд болон шууд бус ялгуурлан гадуурхахыг манай улс бас хориглож байгаа шүү гэдгийг хэлэж байгаа. За эндээсээ шууд ялгуурлан гадуурхах гэхээр юу вэ гэхээр ялгаа давуу байдал тогтоосон аливаа шийдвэр болон үйлдэлийг хэлж байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг түрүүний хуулиар хориглосон үндслэлээр гэхээр ямар үндслүүд байгаа вэ? Түрүүний саяны харуулсан нөгөө нэг 6-гийн 1 заасан үндслүүд байж байгаа шүү дээ, тийм ээ? Энд харагдаж байгаа маш санаж байгаа лөө. Үндэс угсаа, хил, арсны өнгө, нас хүүс, нийгмийн гарал, хөдөлгөөн чинээ, тийм ээ гэрэлтийн байдал гэдэг ингээд олон зүйлүүд байж байгаа. Тэгвэл энийг яг юу гэж би чухалчилж хэлэх гээд байна нөхөр яг бодтойгоор шууд одоо юу гэдгийг аль нэгэн бүлгийн юм уу аль нэгэн үндслээр ялгуурлаж байгаа тэр шийдвэр үйлдэлийг бол шууд ялгуурлан гадуурхалж байгаа. Харин эсвэргээрээ шууд бус гэхээр яах вэ гэхээр хүн болгонд адилхан үйлчлэгээр одоо тогтоосон юм шиг харагдах боловч бүгд хамрагдаж болно шүү гэж хэлсэн юм шиг боловч ч гэдэг юм уу тийм үү? Байгууллага дээр нэг дүрм журам байгаа, зан үйл байгаа, дадлал одоо харилцаа байж байгаа. Гэтэл энэ нь өөрөө хэрэгжээд эхлэхээр аль нэгэн бүлэг юм уу аль нэгэн одоо хүн эрхийн хязгаарлах эсвэл давуу байдал тогтоох үр дагаврыг бий болгоод авах юм бол тухайн одоо шийдвэр үйлдэл бол яах нь шууд бус ялгуурлан гадуурхал байна гэж үзэж үүнийг хориглоно гэсэн үг. За энэ дээр